амар төвшин пастор ирсэн байна. Тэгээд амар төвшин пастрыг өргөшөө өөрье. Тэгээд амар төвшин пастор маань эзний үгийг бидэнд дамжуулаад тэгээд үргэлжлүүлээд бас судлал библийг бас товчхон танилцуулах байгаа. За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргье. За хичээлийн энэ жил ямар байна? Хичээл нь хэр байна? Оюутнуудаа. Тэжгүй юу? Ядарч гин үү? Гайгүй гэсэн чинь хамгийн бага оюутан баг шиг нэ. Нэлээд олон жилийн дараа бас UBTC-гээрээ зочлоод бас хуваалцах боломжтой байгааг нэлээд талархаж байна. Тэгээ намайг бас номлооч гэж урьсан оюутны эрхлэгч Ганчмаг өгчтэй баярлалаа. За тэгээд бүгдээрээ хамтдаа дуулал номыг гаргаад би та нартай дуулал 1-р бүлгийн 1-ээс 3-р ишлэлээр эзний үгийг хуваалцмаар байна. Ганаа өгч мань түрүүн танилцуулсан би та нартай номлол хүргээд араас нь бас судал библийн танилцуулгыг учраас би аль болох товчхон байлгахыг хичээн. Тэгээд та нарыг бас их залхахгүй бас цагтаа амжихын хичээмээр байна. Тэгээд ер нь бол би их удаа ярьдаг хүн. Тэгээд нэлээ ингэж олон юм хасаад хоёр хэсэгтэй байсан номлоо нэг гол санаан дээр базаад нэг болгочлоо. Тэгээд за бүгдээ хамтдаа дуулал 1-ээс 3-ыг бүгдээ харцгаая. Буруу хүний зөвлөгөөгөр явдаггүй, бузар нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын суудалд суудаггүй хүн ерөөлтэйе. Эзний хуулийг тэрээр багтаж, энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана. Урсгал усны дэргэд тарьсан мод айдал, ургацын цагт үр жимсээ гаргаж, навчис нахаа нь үл хаттах айдал аливаа үүлэн түүнд амжилт авчирнаа гэж хэлсэн. Амен. Бүгд товчхон үгийн төлөө залбирцгаая. Бидэнд өөрийнхөө гайхалтай үгийг бидэнд зөвшөөрсөн, бидэнд өөрийнхөө үгээр бидэнд авчирдаг Бурхан Аав минь танд баярлалаа. Өнөөдөр бид дуулал номыг нээгээд 1-р бүлгийг уншихдаа бид тантай уулзахыг хүсэж байна. Таны үг сургамжийг бид авахыг хүсэж байна. Их эзэн минь та өөрийн ариун сүнсээр дамжуулан өөрийн гайхалтай үгийг бидний зүрх сэтгэл дотор та хадгалж өгөөрэй, нандинж өгөөрэй, биднийг санхүүрс байлгаж өгөөрэй. Та бидэнтэй хамт байгаач. Эзэн өөрийн мөхөс дорой зарцын аманд үгээ тавьж өнөөдөр та өөрийн хүмүүст хандан та ярих болтугай, бас надад хандан ярих болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Бидний амьдрал бол аялалтай адилхан. Бидний амьдрал бидний аяллаа хэсэгт олон салаа зам уул зурууд байдаг. Тэгээ өнөөдөр бидний амьдралын яг нэг хэсэг болсон тийм үү. Одоо салаа замын уул зурууд дээр бид ямар шийдвэр гаргах вэ, ямар сонголт хийх вэ гэдэг дээр би нэг л зүйлийг та нартай энэ үгээр ятгахмаар байна. Тэгэхээр яг мэрэгэн ухааны дуулал гэж нэрлэгддэг дуулал номын эхний хэсэг, ялангуяа яг дуулын 1-р бүлэг бол хоёр төрлийн замын талаар, хоёр төрлийн амьдралын талаар, хоёр төрлийн харгуй, хоёр төрлийн хүн байдаг талаар биднэрт танилцуулж байгаа. Тэгэхээр бидний өмнө олон сонголт байгаа. Яг нэгэнт амьдралын хэсэг нь энэ салаа замд эргэлт хийх шаардлагатай үердэг учраас тийм үү? Бид нар сургууль руугаа ирэхдээ маш олон зам уул зуруудыг гараад олон эргэлт хийж энд ирсэн. Тэгэхээр бидний амьдрал харгуй яг нэг хэсэг бол яг энэ байдаг. Сургуулиа төгсөөд би юу хийх вэ? Та нарын олон оюутнууд бодож байгаа бох тийм үү? Сургуулиа төгсөөд би ямар ажил хийх вэ? Ямар үйлчлэл хийх вэ? Би хүнтэй гэрлэх ёстой юу? Эсвэл гэрлэхгүй ганц би чигээрээ би эзэнд үйлчлэх ёстой юу? Гэрлвэл би хинтэй гэрлэх вэ? Эдэн хүүхэдтэй болох вэ? Хэрвээ гэрлэхгүй бол тийм үү? Одоо тэг гэрлүүл хэдэн хүүхэдтэй болох вэ гэх мэт те. Бас энэ хорвоог бид орхих, энэ хорвоогоос явах үед бидний амьдрал ямар байх вэ? Бид эзэнтэйгээ мөнхөд хамт байх тэр газар байх уу? Эсвэл бидний амьдрал өөр газар байх болов уу гэхчлэн маш том, чухал сонголт шийдвэрүүдийг бид амьдралдаа гаргадаг. Тэгэхээр эдгээр нь бидний амьдралын нэг хэсэг бөгөөд асуух зохистой чухал асуултуудын нэг юм аа. Бид тойроод нэгэнд гарч болдоггүй. Яг энэ уул зур дээр аль нэгийг сонгох хэрэгтэй болдог учраас бид аль замаар нь явах вэ? Бид аль сонголтыг гаргах вэ? Аль шийдвэр нь зөв бэ гэж бид Бурхны өмнө очдог. Харин мэрэгэн ухааны дуулал бидний амьдралыг өнөөдөр хүнжүүлж бидний амьдралын яг харгуй энэ замын талаар яг хүний амьдралаар дүрсэлж бидэрт гайхалтайгаар энэ дуулаад шилсэн байна. Тэгэхээр бид нар харах юм бол явдаггүй, зогсдоггүй, суудаггүй гэсэн 3 юм чухал үг энд орсон байгаа тийм. Тэгэхээр энэ үг биднэрт их зүйлийг заана. Тэгэхээр би өнөөдөр та нартай Бурхныг баярлуулдаг тэр замыг сонгоорой. Бидний амьдралын олон салаа эргэлтүүд ирэх үед, зам салах үед
бид сонгохдоо Бурхныг баярлуулах замыг сонгоорой гэсэн сэдвээр би өнөөдөр хуваалцах болно. Тэгэхээр мэрэгэн ухаан 6 зүйлүүд дотроос бид нэг сурах ёстой, ажиглах ёстой нэг ажиглалт байдаг. Тэр болохоор мэрэгэн ухаан яг юунд заа гэж хэлэх вэ гэхээс илүү юунд үгүй гэж хэлэх вэ гэдэгт хариулдаг. Тэгэхээр бид нар дуулалт юм уу, сургаалт төгс мэрэгэн ухааны номуудыг уншихдаа бидний анзаарч ажиглаж явах ёстой нэг ажиглалт бол тийм үү, Библийн хөрвүүлэг хийхдээ ажиглах нэг ажиглалт бол юу аах нь вэ? Мэрэгэн ухаан юунг заа гэж хэлэхээс илүү бас юунд үгүй гэж хэлэх ёстой гэдгийг бид нэг танилцуулдаг шүү. Тийм учраас бид нар өнөөдөр яг энэ 3 ишлэл дотор 3 үгүйсгэл буюу 3 татгалзах ёстой зүйлийн талаар бид нарт хэлж байгаа. Үгүй гэж хэлэх ёстой 3 зүйлийн талаар ярьж байгаа гэсэн. Тэгэхээр Бурхныг баярлуулах тэр замыг сонгож явахын тулд бид нар 3 зүйлд үгүй гэж хэлэх хэрэгтэй байна. Бүгдээ намайг дагаад хэлдэг 3 зүйл. 3 no. За, эхнийх нь юу вэ? Ямар no бэ? За. Буруу хүний зөвлөгөөгөөр явдаггүй гэж хэлсэн тийм үү? За, эхнийх нь бид буруу хүмүүстэй хамт битгий алхаарай гэсэн. Өөрөөр хэлбэл энэ зам бид нөө гэж хэлэх нь тийм буруу хүмүүстэй хамт алхах. Ерөөлтэй гэдэг үг бидний уншсан нэшил дээр яг ингэж явдаггүй хүмүүс, ийм хүмүүстэй хамт байдаггүй ерөөлтэй гэж хэлсэн байна. Энэ ерөөлтэй гэдэг үг ганцхан тоон дээр хэлэгдээгүй. Бидний орчуулга дээр ганцхан тоон дээр байгаа. Гэхдээ яг эхлэл дээр энэ олон тоон дээр. Ерөөлтэй, ерөөгдөгсөд, ерөөлтэй, ерөөгдсөн хүмүүсийн тухай. Энэ аз жаргалтай хүмүүсийн тухай. Бурхны хүслийг биелүүлдэг хүмүүсийн тухай энд ярьж байна гэсэн. Хинтээ хамт явах, хинтээ хамт явахгүй гэдгийг мэдэх нь мэрэгэн ухаан юм ахт үнээр. Хэдий бүх хүн чамайг шоолж, эсэргүүцэж, бүх хүн таны эсрэг зогсож байсан ч гэсэн бүгд мунхаг гэж хэлж байсан ч хамаагүй. Хэрвээ та зөвл зам дээр зогсож байгаа бол та тэр зам дээр үргэлжлүүлээд явах ёстой. Дуулалт ном бидэнд үгүй гэж хэлж сурах ёстой 3 зүйлийг сануулж нэгтгэх нь буруу хүмүүстэй битгий алхаарай. Ямар хүнийг өрөөгдсөн, ямар хүнийг аз жаргалтай, ямар хүнийг утга учиртай амьдралаар амьдарч байгаа хүн гэж хэлэх вэ? Дуулалыг бичсэн хүн яг энэ 3 үгүйсгэл буюу энэ 3 зүйлээс татгалзаж байгаа хүнийг ерөөлтэй гэж хэлсэн. Алхах, зогсох, суух. Энэ бол бид нэгэнт хүнжүүлээд биднэрт харуулж байгаа энэ тийм үү дуулал, энэ мэрэгэн ухаан биднэрт алхаж байгаа нэг хүнийг харуулж байна. Зогсож байгаа нэг хүнийг харуулж байна. Бас сууж байгаа нэг хүнийг бид нар дотор зургал төсөөлж болох юм тийм энэ дуулыг уншихад алхах, зогсох, суух 3 юм байрлал буюу энэ амьдралын хэм маягтай холбоотой. Энэ үгийг бид нарийн ажиглах юм бол амьдралын зуршлуудтай холбоотой, амьдралын дадлуудтай холбоотой яг ийм үйлдэлүүдийг хэлж байна. Алхах, зогсох, нэг нь юу вэ? Суух. Тэгээд дахиад энэ өгүүлбэр дотор чухал үгийг харах юм бол зөвлөгөө, зам, байр байдал буюу тэр суудлын тухай ярьж байгаа тийм үү? Зөвлөгөө, зам, суудал. Энэ бол бидний нэг ойрхон байгаа зөвлөгөө авч байгаа сонсдог хүмүүсийн тухай ярьж байгаа. За, дахиад бид нар энэ дотроос дахиад яг энэ өгүүлбэрт орсон ойрын хам сэтэрт нь байгаа чухал өгүүдийг харах юм бол юу гэж хэлж байна? Буруу хүн гэж хэлсэн. Дараа нь өгүүлтнүүд дараагийн ишлэл дотор юу гэж хэлсэн? Басамжлагч гэж хэлсэн. Энэ ямар хүмүүсийн тухай ярьж байна вэ? Энэ бол бид нар хамтардаг хүмүүсийн тухай ярьж байна. Хамтрагч. За тэгээ бид нар хараа амьдралын дадал, зуршлуудын талаар ярьж байна. Сургаалт төгс, мэрэгэн ухаан бидэнд бас мэрэгэн ухаан бидэнд бидний сонсдоггүй хүмүүсийн тухай ярьж байна. Бас мэрэгэн ухаан бидэнд бидэнтэй хамтрах ёстой, хамт одоо ажиллах ёстой, магадгүй хамт үйлчлэх ёстой, хамтдаа байдаг тэр хүмүүсийн талаар бас сануулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ 3 нөө гэдэг зүйл дээр 3 төрлийн хүмүүсийн тухай бид нар сануулсан байна. Эхнийх нь буруу хүмүүс гэж хэлсэн. Буруу гэдэг үг яг энэ хэсэгт тийм үү дуулал 1-р бүлгийн 6 ишлэл дотор нийтдээ 3-аас 4 удаа хэлэгдсэн байгаа. Яг манай орчуулга дээр 3, өөр орчуулга дээр харуул 4 удаа хэлэгдсэн. Тэгэхээр бид 4-р ишлэл дээр энэ буруу хүмүүс, саар буруу хүмүүс гэж орчуулсан энэ үг ямар учиртай вэ? Энэ хүний амьдралыг, энэ замналыг дуулал 1-ийн 2-оос 3 дугаар ишлэлд байгаа Бурхны хуйлд баярладаг, хуулиар амьдардаг, үрчим бурханлаг тэр хүний амьдралтай ингэж эсрэгцүүлж буюу ингэж харьцуулсан байгаа тийм. Тэгээд нэгийг модтой зөвлөсөн. Энэ маш гоё дүрслэл биднэрт байна шүү дээ. Модны дүрслэл. Нөгөө нэг амьдралыг нь буруу хүмүүсийн амьдралыг юутай
зөвлөж байгаа 4-р ишлэлдэр саар буруу хүмүүсийн амьдралыг хальс гэж хэлсэн байна. Энэ бол маш том контраст буюу маш том эсрэгцлийг энд харуулж байгаа. Нэг нь мод бол юу вэ? Үндэстэй, үржим сургуулдаг. Гэтэл хальс юу вэ? Хальс үндэс байхгүй. Хальс үндэс суургүй. Хальс маш хөнгөн. Хальс жин дарахгүй. Хальс бас хэнд ч ашиггүй мөн үү? Гэтэл яг ийм том дүрслэл харьцуултыг бидэнд хэлсэн. Тэгэхээр хаана алхаж байгаагаа бид бодох хэрэгтэй, анзаарах хэрэгтэй гэсэн. Бидний амьдралын харгуу зам бид нар хаана явна вэ гэдэг дээр их анхаарах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл бидний хаана алхаж яваа маань явах чиглэлийг мань тогтоож өгнө гэсэн. Би түрүү хэлсэн тийм үү? Алхах, зогсох, суух амьдралын чухал дадлуудын тухайд ярьж байна гэсэн. Бурхны зүйлсэд тийм чиг ач холбогдол өгдөггүй тэр хүмүүстэй бид удаан холбогдож, уулзаж холбоотой байна уу? Тэгвэл бид анзаарах хэрэгтэй гэсэн. Бүх зүйлс жижигээс эхэлдэг. Сайн зүйлч тэр, муу зүйлч гэсэн. Бүх зүйл жижигээс эхэлдэг. Өнөөдөр жижиг алхаа байж магадгүй. Гэтэл тэр алхаагаар удаан явсны дараа та маш хол өөр чиглэл алхацсан байх гэсэн. Жохон хазаалт тухайн үед мэддэхгүй тийм үү? Гэтэ тэр хазаалт явсаар байгаад хизээч нийлхийн аргагүй том хазаалт том одоо чиглэл болж хувирах боломжтой. Тийм учраас энэ жижигээс эхэлдэг. Тийм учраас дуулал мэрэгэн ухааны энэ дуулыг бидэн сануулж байгаа, хүнжүүлж хэлж байгаа энэ санаа бидэрт юу гэж хэлж байгааг вэ? Алхаагаа анхаараач. Өнөөдөр та хаана алхаж байгаа юм бэ? Жижигхэн байгаа ч гэсэн та алхаагаа анзаараач гэж хэлж байна. Хэний зөвлөгөөг сонсож байгаадаа бид болгоомжтой байх хэрэгтэй. Хаана алхаж байгааг бүгдээ харцгаая. Бүх зөвлөгөө бол сайн зөвлөгөө байдаггүй. Тиймээс бурханлаг бус хүмүүсийн зөвлөгөөгөөр битгий алхаарай. Бурханлаг бус хүмүүсийн зөвлөгөөр битгий алхаарай. Нэг би буруу санааг бол Африк гаралтай нэг зүрэг баг. Хаана ойчхоо, хаана унахаа биш, харин хаана явж байгаадаа анхаар гэсэн нэг юм зүрэг ардын үг байдаг. Өөрөөр хэлбэл хаана би одоо хаана хизээ унчих болоо гэж тэрэндээ фокусдгүй шүү, тийм үү? Харин юу гэж хэлж байгаа вэ гэхээр харин хаана явж байгаадаа анхааралтай байгаарай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл би хизээ унах бол, хизээ ойчих бол гэдэг биш. Харин хаана явж байгаа. Гэнт бидний амьдралд нүх гарч ирээд бидний зам дээр гэнт нүх гарч ирээд бид ундаггүй шүү дээ. Тийм үү? Гэтэл энэ бол жижигнээс эхэлдэг. Жижигхэн хазаалтаас, жижигхэн гажуудлаас, жижигхэн алхаанаас бидний амьдралын том нүх, том чиглэл, том алдаа, том уналтууд бий болдог гэсэн. Тэгэхээр бид хаана алхаж байгаа да бид анхаарах хэрэгтэй гэсэн. Хоёр дахь бидний нөө юу вэ? Эхнийх нь юу вэ? Буруу хүмүүстэй хамт алхахгүй, тийм. Хоёр дахь нь нөгөө ерөөлтэй хүмүүсээ л тодорхойлоод байгаа шүү дээ бид нар, тийм үү? Ерөөлтэй хүмүүс. Тэгэхээр энэ хүн ямар хүн бэ? Нүгэлтнүүдтэй хамт зогсохгүй гэж хэлсэн байна. Зогсдоггүй гэж хэлсэн. Бүгдээ намайг дагаад зогсохгүй гэж. За зогсох гэдэг үгийг бүгдээ утгын жоохон дэлгэрүүлж харъя. Энэ ямар санаа байдаг вэ? Түр амс хийх, түр зогсох, харахаар зогсох, ажиглахаар зогсох, сонсохоор зогсох гэх мэт яг ийм утгыг бид нар дэлгэрүүлээд үгийн судлал хийх юм бол ийм утгууд гарч ирдэг. Тэгэхээр энэ ямар утга, өөрөөр хэлбэл энэ ямар утгыг илэрхийлж байна вэ? Сэлгүүцэх, тэнүүжлэх, цаг нөхцөх, аргалах яг ийм амьдралын зуршлууд, ийм санаа зогсох гэдэг үгийн цаана явж байгаа гэсэн. Бид амьдралын зам дээр, амьдралын харгуу дээр бид нар юу суралцж байгаа вэ? Бидний нөгөө дадал зуршлуудын талаар суралцж байгаа тийм үү? Нөгөө алхаж ирсэн алхаа, зогсох зогсолт, тэгээ суух суудлын талаар бид нар дараа нь ярь тийм. Нүгэлтнүүд зам гэдэг үг гарч байгаа. Зам. Энэ бол бидний тодорхой байна тийм үү? Бидний амьдралын харгуу. Та бид яг хэрхэн амьдарч байгааг энэ зам гэдэг үг илтгэж байгаа. Яг амьдарч байгаа замлын тухай ярьж байгаа гэсэн. Тэгээд нүгэлтнүүд гэдэг үг гарч байгаа. Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй хүн гэж хэлсэн тийм үү? Нүгэлтнүүд энэ хаттай юм гэдэг үг байна тийм олон тоон дээр хэлэгдсэн. Яг энэ үгийн үндсэн язгуур утга санаа бол нөгөө байндаа хүрэхгүй байх. Нүглийг тодорхойлдог үг байна. Хаттай юм. Ямар үг вэ? Байндаа хүрэхгүй байх. Бурхны алдарт хүрэлгүйгээр ойчих, унах гэсэн утгатай. Энэ бол яг нүгэл гэдгийн мөн чанарын тухай ярьж байгаа юм. Тэгэхээр энэ зам дээр зогсдог хүмүүс, энэ замналаар амьдардаг хүмүүс бол Бурхны эсрэг тал зогсдог хүмүүс. Бурхантай хамт иж Бурхны эсрэг тал зогсдог хүмүүс. Энэ хүмүүс Бурхны эсрэг тал зогсох зуршилтай хүмүүс гэсэн. Ийм хүмүүс
Бурхантай хамт олны өмнө тийм үү Есүстэй хамт ил зогсож харагддаггүй хүмүүс гэсэн. Харин тэд Христийг үүсгдэг, эсэргүүцдэг, Христийг үл тоомсордог хүмүүсийн яг тал зогсдог хүмүүсийн тухай ярьж байгаа. Энэ хүмүүс их нүгэлтнүүд гэж хэлж байна. Хэрв та болгоомжтой байхгүй бол ийм хүмүүсийн үнэлдэг зүйл, үнэт зүйл таны амьдралын үнэт зүйл болох боломжтой. Та ийм хүмүүстэй зам дээр удаан хамт алхах юм бол тийм үү? Одоо хамт алхаж байсан. Одоо тэр алхаа чинь зогсоод тийм үү? Бүр сонирхоод, ажиглаад, сэлгүүцээд, тэнүүчлээд танд өөр зүйл хийх юм байхгүй юм шиг тийм үү? Өөрөөр нүгэлтнүүдтэй хамт яг ийм ингэж одоо зузаарах юм бол юу болох вэ? Бид эсрэг тал зогсох боломжтой гэсэн. Тэгэхээр ийм хүмүүсийн амьдралын зам замал нь Христийн замаас илүү чухал байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс өөрсдийнхөө нүдэнд чухал гэж батсан зүйлээ л хийнэ. Энэ хүмүүсийн амьдрал Христийн замнал тийм чухал биш. Харин өөрсдийнх нь замнал, өөрсдийнх нь эрт төр, өөрсдийнх нь карьер, магадгүй өөрсдийнх нь амбиц тэр бүхэн тэдний хувьд эндүүд том зүйл гэсэн чухал гэсэн. Эцэстээ гим нүгэл тань яг ийм хүмүүсийн хувьд замнал нь болж хуурдаг. Тэгээд нүгэлтнүүд тийм хүмүүсийн хамтрагчд нь болно гэсэн. 1-р Коринтын 11-ийн 1-р ишлэлдэр Илч Паул яг ийм хүмүүсийн талаар биднэрт сумжилж хэлсэн тийм үү? Та нар ийм хүмүүсийг биш харин Христийг дуурайгчд болоорой гэж хэлсэн. Нүгэлтнүүдийг биш харин Христийг дуурайдаг хүмүүс байгаарай гэж хэлсэн. Бид хоёр өрөөгдсөн хүн бол хоёр зүйлд үгүй гэж хэлнэ гэсэн. Гурав дахь нь юу вэ? Эхнийх нь юу байсан бэлээ? Буруу хүмүүс. Хоёр дахь нь буруу хүмүүстэй алхах. Хоёр дахь нь нүгэлтнүүдтэй хамт зогсох. Гурав дахь нь басамжлагчтай хамт суух гэдэг тийм өөрөөр хэлбэл суудаггүй хүн. Басамжлагчтай хамт би суумааргүй байна. Үүнд би үгүй гэж хэлнэ. Би үүнээс татгалзнаа гэж. Энэ хүн бол ерөөлтэй хүн. Суух одоо нөгөө нэг амьдралын зуршил дээр бүгдээр бодож үзчих суух. Жохон алхаа. Дараа нь юу вэ? Зогсоод нөгөө хүмүүстэй хамт илүү зузаарж байгаа харилцаа. Одоо суух гэдэг бол бүр тогтсон амьдралын хэв маяг болж байна гэсэн. Өөрөөр таны амьдралын хэв маяг болж хувирч байна гэсэн. Суух гэдэг бол бүр та дэндүү тэр газар тухалж байна гэсэн. Өөрөөр тэр нөхцөл байл тэр амьдралын хэв маяг таны гэр орон болж байна гэсэн. Та бурханлаг бус хүн шиг зүгээр боддог байсан бол одоо яах вэ? Та яг энэ төвшөнд ирэх үед бурхныг эсэргүүцдэг хүн болж яг тийм амьдралаар амьдарч эхэлсэн гэсэн. Энэ бол маш аюултай дүр зургийг харуулж байна. Тэгэхээр энэ амьдралын замнал яг ийм хүний гэр орон болж хувирч. Ийм амьдралын замнал ийм хүн одоо энэ хүний яг тухлах газар нь болж байна гэсэн. Тэнд тэр тав тухтай тэр тэндээ үлдсэн ба. Бурхны зүйлс ийм хүний чухал байх аль хэдийн болсон. Бүр чухал байхаа болоо зогсохгүй. Мунхаг хүнтэй адил зүйлийг яг энэ хүн хийдэг болж байна гэсэн. Басамжлагч энэ үгийг дэлгэрүүлж утгыг харах юм бол элэглэх, шоолох, өөрөөрөө дүүрэн байх, бардамнах гэсэн санаа энэ үгийн цаана явж байгаа. Өөрөөр хэлбэл надад бурхан хэрэггүй. Энэ миний сонгосон зам, би өөрийнхөө замаар би өөрөө явна гэж хэлж байгаа. Бардам хүн байна тийм. Би өөрийнхөө замаар амьдрна гэж хэлдэг. Надад бурхан хэрэггүй. Ийм хүмүүс бурхны төлөө амьдарч байгаа хүмүүсийг хязгаарч ойлгохгүй. Ийм хүмүүс бурхны төлөө амьдарч байгаа хүмүүсийг дорд үздэг. Ийм хүмүүс бурхны төлөө амьдарч байгаа хүмүүсийг хараад инээж шоолдог байна. Илгэлдэг байна. Ийм амьдралаар амьдарч байгаа хүмүүс зөвхөн урдах замаа, урдах өөрийнхөө амьдралыг л харна. Харин айсгүй замыг, ирж байгаа замыг тэд харж чадахгүй гэсэн. Зөвхөн энэ амьдралынхаа л төлөө амьдарч байгаа хүмүүс гэсэн. Сургаалт ус 21-24 дээр юу гэж хэлсэн байдаг вэ? Нэхэмсэг нэг басамжлагч гэдэг ихэрхүү зананд дүрлэлсэн байдаг гэж хэлсэн. Сургаалт ус 3-ын 33-аас 34 дээр буруутын гэр дээр эзний хараал бух зөвхтийн оромжон дээр түүний ерөөл орших. Тохуурхагчдыг тэр тохуурхдаг атлаа дарууд нэгүсэл үзүүлдэг гэж хэлсэн. Буруу амьдралтай
Тийм үү? Бурханлаг бус амьдралтай орд харшид амьдрснаас юу гэж хэлж байгаа вэ? Бурханы энэ мэрэгэн ухааны санаа. Бурханы өмнө зүг амьдраад, даруухан амьдраад, бурханлаг амьдрахтаа оромж урдсанд байсан ч хамаагүй тэр амьдралыг сонгоорой гэж. Өнийг өрөөгцсөн амьдрал гэж. Амен уу. Нэгэн хүн ингэж хэлсэн. Бид хайрлаж байгаа зүйлтэйгээ яг адилхан гэж хэлсэн. Бид хайрладаг зүйлтэйгээ адилхан. Бид юуг хайрлаж байна? Бид Христийг даах амьдралдаа яг юуг хайрлаж байна? Тэр хайрлаж байгаа зүйлтэйгээ та яг адилхан гэсэн. Бид яг тийм л хүмүүс гэсэн. Тиймээс дуулыг бичигч бидэнд юуг хайрлаж байгаадаа болгоомжтой байгаарай гэж хэлж байна. Тэхийн тулд бид юунд үгүй гэж хэлэхээ бид мэддэг байх ёстой. Бид 3 зүйлд үгүй гэж хэлсэн. Дахиад бүгдээрээ яг номлын маш тодорхой бидэнд хэлсэн санааг бүгдээрээ давтъя. Тийм их айхтар одоо тийм онцгой нууц үнэ энд байхгүй. Бүгд бичигдсэн маш тодорхой энгийн утга энд явж байгаа гэсэн. Тийм. Юу гэж хэлж байгаа вэ? Ямар хүнийг өрөөгцсөн гэж хэлж байгаа вэ? Нэгтэн. Буруу хүмүүстэй хамт суудаггүй. Тэгээд нүгэлтнүүдтэй хамт зогсдоггүй. Тэгээд басамжлагчийн суудаггүй. За тэгээ би өнөөдөр номлолынхаа хамгийн төгсгөл хэсэгт дахиад нэг л зүйлийг 2 3 дугаар ишлэлийн хэлсэн санааг онцлоод би дуусгамаар байна. Тэгэхээр ийм 3 зүйлээс татгалздаг хүн ерөөлтэй гэж хэлсэн. Тэгээ энэ хүн мэрэгэн ухаан бол бид нар нэг чухал зүйлийг сурсан шүү дээ. Мэрэгэн ухаан биднийг юунд заа гэж хэлэхээс илүү тийм үү юунд үгүй гэж хэлэхдээ бид нар бас анхааралтай мэрэгэн ухааны дуулаас суралцдаг гэж. Тэгэхээр бид энэ 3 үгүйсгэлийг бид сурсан бол харин энд нэг заа гэж хэлэх нэг зүйлийн нэг санааг хэлж байгаа. 2 3 дугаар ишлэлдэр тэр хүн эзний хуулийг яана гэж хэлсэн бэ? Тэр эзний хуулиар багтдаг. Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгадаг. Тэгээд урсгал усны дэргэд тарьсан мод адил ургацын цагт үр жимсээ гаргаж. За тэгээд түүний үр жимсийн тухайд ярьж байна. Тэгэхээр Бурхны үгэнд заа гэж хэлэх нь мэрэгэн ухаан бахнахт. Бид 3 зүйлд үгүй гэж хэлэхэд мэрэгэн ухаан гэж сурсан. Одоо Бурхны нэг зүйл заа гэж хэлэх мэрэгэн ухааны тухай ярьж. Тэр намайг дагаад л Бурхны үг, Бурхны хууль. Бид энэ зүйл заа гэж хэлэхээр бид нар энд сурч байгаа хүмүүс. Бид Бурхны хуулийг сурахаар, Бурхныг мэдхээр, Бурхныгаа таньж мэдхээр Библийн оюутан болоод суралцж байгаа хүмүүс. Би бас та нартай адилхан оюутан байсан. Би одоо ч гэсэн Бурхны үгийн өмнө ирээд өдөр бүр уншаад судлаад энэ оюутан байсан хэвээрэл Бурхны үгэн заа гэж хэлээ бүгдээрээ. Бурхны үгээр багтах гэсэн санаа явж байгаа. Баярлах, Бурхны үгийг баярлан уншдаг, багтан уншдаг, баясаж уншдаг, талархалтай уншдаг. Хууль буюу Тоорогийн тухай, Бурхны үгийн тухай энд ярьж байна. Тэгэхээр ийм хүмүүс Бурхны үгэнд баярлдаг, багтдаг хүмүүсийн хувьд Бурхны үгийг уншиж, судлана, энэ үгэнд суралцсан гэдэг энэ амьдрал бол тийм ял юм уу, дарамт юм уу, зовлон байдаггүй. Амен уу. Харин бол баяр хөөр байдаг. Одоо та нарын нүрэнд гоё инээмсэглэл тодорч шүү дээ. Яг нөгөө номлол эхэлж явах үед та нар жоохон ингээд ядарцсантай юу нөгөө сурж байгаа хичээл даалгавар юм бодоод одоо жоохон яах инээмсэглэл тодроод нэрээ чи юу илээ. Би чи нэрээ дуртай юм хийж байгаа шүү дээ. Тэгээ Бурхны үгэнд би Бурхны үгээр би чинь багтаж баярлдаг хүн шүү дээ гэж. Амен. Энэ бол ерөөлтэй хүн юм багт өнөр. Бид хайрладаг зүйлтэйгээ юу илээ? Хайрладаг зүйлтэйгээ адилхан хүмүүс. Та Бурхны үгийг хайрладаг бол та Бурханд хайртай хүн. Хүмүүс хууль гингүүт би нэгүслийн хүн, би шинэ гэрээний хүн, би хуучин гэрээнд дургу. Хуучин гэрээ өстой ойлгомжгүй өстой. Бабай. Тэр олон хууль дүрм би тэрийг өстой биелүүлэх албагүй гэж. Гэтэл бидний шинэ гэрээг хэлсэн Баатар маань тийм үү? Библийн элч Паул маань хууль бол сайн юм а гэж хэлсэн байна. 2 дугаар Тимот номон дээр бичвэрүүд нь бүгд заахад сургамжлахад юу вэ? Та нарыг зэмлэхэд тустай гэж хэлсэн байгаа шүү дээ. Паулын яг Тимотед хэлсэн тэр цаг үед бичвэр гэж юуны тухай ярьж байгаа вэ? Хуучин гэрийн тухай ярьж байгаа. Бүх бичвэр заахад сургамжлахад зөвхт байдал залруулахад ашиг тустай гэж хэлсэн. Хуучин гэрээний тухай ярьж байна. Хуулиудын тухай ярьж байна.
Тоорогийн тухай ярьж байна. Бидэнд ашиг тустай биш гэж байна. Амен. Халелуя. Эзний үг. Энэ үгийг бүгд хайрлцгаая, эзний үгэн суралцгаая. Тэр үүнийг бясалгадаг гэж хэлсэн. Махчилж бид нар ойлгох юм бол өөртөө ярих байдлаар дахин бодохыг хэлж байгаа. Өөртөө ярих замаар дахин бодохыг Библийн дагуу бясалгал гэж хэлж байгаа. Юу ч бодохгүй хамаг юм хоосолж яад бясалгадаггүй шүү дээ бид тэ. Харин Бурхны үгээр дүүрэхийг хэлж байгаа бясалгал. Христтгэлийн бясалгал. Өдөр шөнөгүй бясалгана гэж хэлсэн. Өдөр шөнөгүй тунгаана. За энэ их аюултай үг байна те. Бид нар Библийн хөрвүүлийг хийж байгаа оюутнууд мэдж байгаа те. Библийн херменевтик үзэж байгаа бох те. Шилдсэн утга гэж байдаг те. Бас шууд утга ойрын хам сэдв гэж байдаг. Хэрэгжүүлэлт маш чухал. Өдөр шөнөгүй уншина гингүү та яах вэ? Орой шүнжэнгөө Библийг унших тухай ярьж байна уу? Үгүй энэ тийм биш тийм. Энэ амьдралгүй шүү дээ тэгвэл тийм үү? Бид нэр үхэн шүү дээ. Тэгэхээр та бид нар Бурхны үгийг яг ийм л яг хүмүүс зөв зааж ингэж ойлгохын тулд Библийн хөрвүүлгийг сурж байгаа хүмүүс учраас бид нар яг үүний утгыг илэрхийлж яг текст юу хэлж байгаа. Энэ яг энэ орчин үеийн сонсогч нарт хэлж байгаа санаа нь юу юм бэ? Эргжүүлэлт нь юу юм бэ гэж бид нар боддог тийм. Яг л Библи бол маш эртний ертөнцид бичигдсэн, эртний сонсогч нарт зориулж бичигдсэн. Харин өнөөгийн сонсогчид яг өнөө үеийнхэндээ бид нар Библийг хүрэхийн тулд бид нар дунд нь гүүр хэрэгтэй байдаг. Тэр гүүрд бид суралцж байгаа хүмүүс. Тэрийг бид нар хөрвүүлж байгаа тэр зарчмыг суралцж байгаа хүмүүс. Тэгэхээр өдөр шөнөгүй гэдэг бол тогтмол байнга бяцлах тухай л хэлж байгаа санаа. Тэрнээс өөрийн 3 цаг, шөнийн тэдэн цагт бас бол тийм сайн, тийм байхгүй тийм үү? Энэ бол байнгын тогтмол Бурхны үгийг унших тухай л ярьж байгаа. Йошуа 1:8 дээр байдаг тийм үү? Яг адилхан санаа. Бурхны хуйлд бид нар те баруунд тийш зүүн тийш битгий хазаа харин Бурхны хуулиар амьдр гэж. Тэгэхээр энэ хүн бол үгийг чухалчилдаг хүн байх нэ. Тэгээ энэ өрөөлтэй хүн бол тэгээ түүний хүсэл, түүний тэмүүлэл нь Бурхны үг байх, Бурхны хууль байх. Ийм хүн юунд итгэдгээ сайн мэднэ. Ийм хүн яагаад амьдарч байгаагаа, юуны төлөө амьдарч байгааг сайн мэддэг. Энэ хүний амьдрал бол жинтэй амьдрал, яг мод шиг амьдрал, суйртай амьдрал, үндэстэй амьдрал, жин дардаг амьдрал, хальс шиг амьдрал биш. Энэ хүний амьдрал Бурханд хэрэглэгддэг амьдрал, мөн бусдын төлөө ашиглагддаг амьдрал. Энэ хальс шиг, хэндэж хэрэггүй, хог шиг тийм амьдрал биш байна. Амен. Би өнөөдөр таныг эзний үгээр өрөөмөрөн та ийм хүн байгаарай. Үгүй гэж татгалзах ёстой 3 зүйлийг санаарай. Заа гэж хэлэх ёстой 1 зүйлийг та бодоорой. Тэгэхээр бидний уншсан хэсэг дээр 3 дугаар ишлэлийн төгсгөлд те энд үр жимсний тухай ургацын цагтаа үр жимсээ гаргана гэж хэлсэн. Бид нар энэ 7 хоногт эзний үхэл ба амьлыг дурсан санах маш чухал зовлонгийн 7 хоногт бид нар ингээд эргцүүлээд эзэнтэйг ойрхон алхаад ингээд явж байгаа юм шиг. Яг энэ өдрүүдэд бид нар шинэгээрээ бичвэрийг харах юм бол сүүлчийн Иерусалимд өнгөрөөсөн Есүсийн сүүлчийн 7 хоногт Есүс нэг модноос жимс идмээр байдаг тийм. Гэтэл тэр модноос жимс гараагүй байдаг. Тэгээд Есүс тэр модыг хараад бидэнд өнөөдөр хэлж байгаа мэрэгэн ухааны хэлж байгаа энэ мод цагтаа үр жимсээ ургуулдаг гэж хэлсэн. Бидний эзэнд хэрэгтэй тэр цагт үр жимс нь бэлэн байдаг. Тэр модны тухай ярьж байгаа. Өөрөлд Бурхны үгийг хэрэгжүүлдэг хүний талаар ярьж байгаа. Зөвхөн сонсдог хүний тухай биш. Шинэ гэрээнд Яаков хэлж Яаков 1:25 дээр юу гэж хэлсэн? Та нар мартамхай сонсогч байж болохгүй. Та нар үгийг зүгээр уншдаг хүмүүс, зүгээр сонсдог хүмүүс битгий бай. Харин эрхчлөөний хууль болох энэ үгээр амьдрэх хүмүүс бай. Энэ хуулийг хэрэгжүүлэх тун гэж хэлсэн. Амен уу. Лук 10:25 дугаар ишлэл дээр нэгэн хуульч Есүсийн өмнө ирээд хэлдэг. Мөнх амийг авахын тулд би юу хийх хэрэгтэй вэ гэж асуудаг тийм үү? Харин Есүс юу гэж хэлдэг вэ? Хуулийн тийм агуу тушаалын талаар ярьдаг тийм үү? Чи хөршөө хайрлаа гэж хэлсэн. Гэсэн чинь тэр бүр торох юмгүй хуульч юу гэж хариулдаг вэ? Бүх сэтгэлээсээ Бурхан эзнээ хайрл, энэ бол агуу тушаал, тэгээ хөршөө хайрлаханд ядаад бүгдийн шууд хэлдэг тийм үү? Тэгээд
юуг санаа нь юу гэж байгаа тэр хүн би мэдэн штэ. Есүсээ раби багшаа. Би энэ хуулийг мэднэ. Би хуулиудыг хар багасаа сурсан. Би бүгдийг мэднэ. Өөрөөр хэлбэл түүнд сайн хөрвүүлэг байсан. Өөрөөр түүнд тэр утгыг маш сайн тайлж ирсэн бичвэрийг. Гэхдээ түүнд юу байхгүй вэ? Тэр бичвэрийн хэрэгжүүлэлт байхгүй. Маш олон Библи судлал хаана хүрээ зогсдог вэ гэвэл маш олон Библи судлал хөрвүүлэг дээр зогсдог. Маш олон пасторуудын номлол хаана хүрээ зогсдог вэ? Хөрвүүлэг дээр зогсдог. Номлоод зогсно. Гэтэ хэрэгжүүлэлтэн дээр гацдаг. Энэ бол маш том сул тал. Бид хөрвүүлэг хийж байгаа. Бид Библийг хөрвүүл сурахын тулд Библийн ажиглалт хийж байгаа. Хөрвүүлгийн үе шатуудыг дамжиж байгаа. Энэ бүхэн юуны тулд гэхээр эцсийн дүндээ хэрэгжүүлэлт дээр очихын тулд, хэрэгжүүлэхийн тулд. Хэрвээ хэрэгжүүлэлт дээр очихгүй наан нь мэдлэг болоод, зөвхөн зарчим болоод, сургамж болоод өнгөрвөл энэ үнэн бидний амьдралыг өөрчлөхгүй гэсэн. Яагаад маш олон чуулган, яагаад маш олон хүмүүсийн амьдрал хувьсан өөрчлөгдөхгүй байгаа. Яагаад танаа чуулганы олон хүмүүсийн амьдрал өөрчлөлт ирэхгүй байгаа вэ? Та бодож үзсэн үү? Хэрэгжүүлэлт байхгүй байгаа ч гэсэн. Бид тэр хувьсан өөрчлөлтийг бид өөр юмар солиод байна гэсэн, орлуулад байна гэсэн. Хөрвүүлгээр, Библийн сайн тайлбаруудаар магадгүй мэдлэгээр орлуулж иж. Гэтэ бид хэрэгжүүлэлтийг үгээр орлуулж болохгүй. Энэ тусдаа зүйл. Ийм хүний амьдрал үгийг бясалгадаг, үгээр амьдрдаг хүний амьдралыг үр жимсээ ургуулдаг, цагт нь ургуулдаг мод гэж хэлсэн. Амен. Ашигтай амьдралын тухай ярьж байна. Үр нөлөөтэй амьдралын тухай ярьж байна. Бурханд хэрэглэгддэг бусд хүмүүсийн амьдрал тустай үр нөлөөгөө өгдөг амьдралын тухай ярьж байна. За тэгээд дүгнэе. Өнөөдөр бид Бурхныг баярлуулах тэр зам амьдралын талаар суралцж байна. Тэгэхээр ер нь энэ хүнийг ямар хүнийг өрөвцсөн гэж байгаа вэ? Бурханлаг хүмүүсийн зөвлөгөөгөөр алхдаггүй, зөвийн зам дээр зогсдог, итгэл найдвартай тэр хүмүүстэй хамт байдаг, тийм байр суурь зогсдог, Бурхны үгийг судалдаг, Бурхны хүсэлд амьдралаа зориулдаг, мөн Бурхныг баярлуулах тэр замыг дагж байгаа тэр хүн бол өрөөлтэй хүн. Тийм хүмүүс бол өрөөгдөхсөд юм аа та нараа. Эзэн та бүхнийг өрөөх болтугай. Баярлалаа анхаарал хандуулсан.